Төдвийн оюуны ертөнц ба залуус хэлэлцүүлэгт хөдөө орон нутгаас Тэрэндээ говьлтаа нутгаас хүрэлцэн ирсэн залуучуудын төлөөлөлтөд уулзж байна. Тэгэхээр энэ арга хэмжээнд оролцож тэр холоос зорж ирлээ тийм ээ. Тэгэхээр энэ эрхэм хүнийг та залуу хүний хувьд юу гэж боддог? Залуу хүний хувьд бас утга орон зохиолд өөрөө бас жоохон дурлаж сонирхож явдгийн хувьд 27 ботыг бол уншиж үзчихсэн. Тэн дотроос бол одоо өөрийн хийсэн бүх зүйл бол одоо баримттай, судалгаа, нотлоготой юм байдаг. Дашуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг болсон ч гэж байна. Тийм ээ, энэ сайхан тунхаг байжсан учраас маш их тийм далтын хүч ихтэй хүн байсан л гэж ойлгох. Төдвөө маань бол Монголын залуучуудаа өөрөө залуу байх үедээ ирээдүйн хойч үеийнхэн биднэрт үлдээж байгаа тэр олон бот дээр бичсэн маш олон сургаалууд нь бол бас л үг болгоно нэг нь утга учиртайг нь ингэж мэдэрч сургамжийг авдаг. Өөрөө яг ингэ залуучуудын байгууллага хувьсгал залуучуудын хэвлэл гэж ингэж ажиллаж явж байхдаа өөрийнхөө залуун насны тухай ингэ дур татгалуудыг үлдээсэн байдаг. Гандангүй амьдралын зун шиг гэж байгаа зү залуу насаа тий. Яг тэр үгийг нь харахад л одоо залуучдын байгууллагатай байгаа бид нар бол залуу нас тий. Нийгэм гадаа ган гачиг юу гэдгийг ийм байхад бид нар яг зуншгил юм гэгээтэй гэрэлтэй ийм дулаахан энергитэй юм байх хэрэгтэй юм байна. Гэх жишээний ингэж даган дурайж ингэж явдаг да. За мэдээж бол энэ одоо агуу зохиолч за нөгөө талаасаа ярих юм бол 1975-аас 84 оны хооронд бас нэлээдгүй олон жил бас хүүхэд залуучдын эвлэлийг бас ингэж удирдах явсан агуу удирдагч гэдэг талаас нь бас би хардаг. Төр нийгмийн нэр зүтгэлтэн Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавь зүтгэлтэн 20 дугаар зууны манлай сэтгүүлч Лодонгийн Төдвийн 90 насны ой зориулсан Төдвийн оюуны сэтгэлгээ ба залуу сэдвтэй чөлөөт ярилцлага эхэлж байна. Агуу их Лодонгийн Төдвийн мэндэлсний 90 жилийн ойг Монгол улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа түүхэн цаг үеийг та бидэнд уулзаж байна. Энэ гайхалтай хүний 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монголын залуучуудын эвлэл болон Монголын зохиолчдын эвлэл, Говьлтаа аймгийн нутгийн зөвлөлд, Шинжлэх ухааны академи, үнэн сонин гээд Төдөө гэдэг хүний мөр хүрсэн, гар хүрсэн, сэтгэл хүрсэн газар бүхэн уулзаж учирсан хүн бүхэн 90 жилийн дэлгэр ойг тэмдэглэж байгаа билээ. Ингээд та бүхнийхээ өмнө Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Бэлгүүтэйг хүндэтгэн урьж байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ил төдөв бол залуус өвдөгч хүмүүжил төлөвшүүлэх, өсвөр үеийнхний авяас чадварыг хөгжүүлэх, ажлын арга барил шинжилэл хийсний зэрэгцээ хувийн үлгэр дуурайл үзүүлсэн гайхамшигтай удирдагч байсныг өнөөдөр бид бахархан дурсаж байна. Ил төдөв бол Монголын залуучдын оюун санааны удирдагч байсан. Түүний үнэт зүйл, үзэл санааг танин мэдэж, түгээн дэлгэрүүлж, хүндэтгэн суралцах нь залуус бидний үүрэг юм а. Ил төдвийн оюун санаа ба залуус чөлөөт уулзалтын үйл ажиллагаа ийхүү нээснийг та бүхэнд мэдэгдэе. Баярлалаа. Бэлгүүтэйдэн баярлалаа. Ил төдвийн оюуны ертөнц ба залуус гэдэг энэ чөлөөт ярилцлагын эхнийх нь төдвийн оюуны ертөнц гэж юу вэ гэдэг сэдвээр өрнөх юм. Энэ ярилцлаганд урагдсан ирсэн хүндэт зочдоо би одоо тайзнаа урих гэж байна. За та бүхнийхэн өмнө Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор профессор Цанжид таныг хүндэтгэн урьж байна. Монгол улсын төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Чилажов таныг хүндэтгэн урьж байна. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач Цогт Баяр таныг хүндэтгэн урьж байна. Лодонгийн Төдвийн өв хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Батбаяр таныг хүндэтгэн урьж байна. За мөн алс хол халиун нутгаасаа зорж ирсэн халиун сумын Говьлтаа аймгийн орон нутаг дахь нутгийн зөвлөлийн дарга Амар Төвшин таныг хүндэтгэн урьж байна. Төдөө гэдэг эрхэм хүмүүнтэй цуг мөр зэрэгцэн ажиллаж амьдарч энэ мэтчлэн оюун санааных нь тулах баг нь ертөнцийг үзэх үзэл дээрээс нь та бидэнд үлдээсэн үнэт үеийн тухай ярилцах хүмүүсийн та бүхнийхээ өмнө урьж гаргалаа. Эхний асуултыг би Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор профессор Цанжид байгаас эхлүүлэх хэмээн сэтгэж суун. Ер нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Төдөөгийн оюун сэтгэлгээний онцлогийн талаар философч, нийгэм судлаач эрдэмтэн хүнийхээ хувьд та өнөөдрийн ярилцлагыг нээж энэ оюуны тулах багна гэд бид бүхний хилээд байгааг өөрийнхөө зүгээс яаж одоо үздэг талаараа бид бүхэнд хэлж өгнө. Төдөөгийн оюуны ертөнцийн талаар ярина гэдэг бол цаг
заав их эзлэх нарийн ухаан шаардах их төвөгтэй ажил юм байгаа юм. Төдүүган 40 ботыг ингээд эхнээс нь ахгуулаад эцэст нь хүртэл уншаад үзэхэд хоёр зүйл маш их тодорхой ажиглагддаг. Тэрний нэг нь бол төдүүган халуун эх оронч хүн байсан. Эх орныхоо үг төвөх, ёс заншил, за тэгээд эх орныхоо одоогийн байгаа байдал дүн шинжилгээ хийж ирээдүйд нь сэтгэл зовинсон эх орончийн одоо байр суурь үг болвол тэнд нэвч шингэсэн байдаг. За хоёр дахь гол зүйл нь бол юу вэ гэхтээ зэрэг ер нь хүүхэд залуучуудын талаар байнга бодож зохиол бүтээлээ хүүхэд залуучуудад зориулж тэр зохиол бүтээл дотроос нь хүүхэд залуучуудад хэрэгтэй юм заавал байгаасаа гэж бодож одоо бичдэг ийм онцлогтой хүн юм. Гол нь юу гэхтээ зэрэг ер нь томчууд хүүхдийг их сайн ойлгох, за хүүхэд залуучуудын эрдэм мэдлэг сурах тэр нөхцөл одоо бололцоог их нээх. За нөгөө талаар бол өөрийнхөө зохиол бүтээл тэр хүүхдэд хандсан юм их оруулахыг хичээсэн байдаг. Юмыг бол маш их нягт нямба шинжилж бичдэг. Мөн одоо ямар нэгэн юмны талаар бичлэхэд заавал хүн дүгнэлт хийж ухаар тэр тал руу одоо бичдэг ийм хүн байгаа юм. Жишээлх юм бол энэ хүн амьдралдаа юу хийж өнгөрөөдгөө гэдэг нэг нийтлэл биелдэ. Тэгээд тэрэндээ бол зарим нь бол одоо бүх насаараа тоглож өнгөрөөдөг, жишээ нь шатарчин, зарим нь бүх насаараа зодтолдож өнгөрөөдөг, жишээ нь одоо фоксчин гэдэг. Эхлээд нэг тийм сони юмнууд явж байгаад тэгээд сүүлд нь тэр эрдэмтдийн хийсэн хүн амьдралдаа 40 цаг 40 хоног унтдаг, 40 хоног гүйдэг, 40 хоног хэвддэг, 40 хоног эвддэг гэх тэр тооцоонуудыг ярьж явсаар байгаад хамгийн сүүлдээ ямар гаргалгаа хийж ийнө хөхтэй зэрэг хүн удаан амьдрах хэрэгтэй биш, хурдтай амьдрах хэрэгтэй юм гэж. Өөрөөр хэлбэл бага цагт их хийх ёстой юм байна гэж. Иймэрхүү маягаар ер нь дандаа хүнд санаа оруулах, ухаан оруулах ийм чиглэлийн бичсэн байдаг. Тэгээд одоо их хурд сурц гарчиг өгнө. Жишээлх юм бол дээд боловсролын доод ханш, дунд боловсролын дундуур сав. Энэ мэтлэнгээр одоо маш их олон зүйлийг та бүхэнд ярьж болно. Тэгтээ эчин хорлоо над руу байн хараад байна. Яриа маш сонирхолтой байгаа учраас би тань руу бүр анхаарлаа салгаж чадахгүй хараад байгаа юм. Тийм учраас та бол үргэлжлүүлж болно. Яг тэгвэл би бас бодож байна л да. Лодонгийн төдөө гэдэг хүний бичлэгийн хэв маягийг нь онцлог тэр байхгүй юу? Заавал нэг хурц сэдвтэй асуудал дэвшүүлсэн гарчиг тавиад түүнийхээ тайллыг хамгийн сүүлд нь гүн ухааны баталгаа нотлогоотой үндсээр хариултыг нь тас хийтэл өгдөг. Энэ нэг ёсондоо за би ингэж бодож оллоо, ингэж та бүхэнд зам гаргаж जैन, та нар маань дагаж аваарай гэсэн юм шиг тэгж санагддаг тийм ээ. Тэгвэл зохиолч төдөв гэж яг хин юм бэ? Сая бол энэ оюуны суудсан байсан, сэтгэгч байсан, нэг асуудлыг яаж тавиад хариултыг яаж өгдөг байсан тухай нь ярьлаа. Яг зохиолч төдвийн хамгийн цөөн үгээр, хамгийн ойлгомжтойгоор бидэнд ярьж өгөөч гэвэл та юунаас эхлэх вэ? Баярлалаа энд ирсэн хүмүүсийн амгалан айлтгая. Ер нь дэлхий дахинд зохиолчийг бол бэлтгэдэггүй юм байна. Нэгдүгээр тэр зохиолч гэдэг бол өөрөө л төрдөг. Өөрөө нь төрөөд, авьяастай төрөөд, дээр нь ухаантай төрөөд, дээр нь өөрийгөө илүү сайн боловсруулж чадсан өнгөнд нь гарч ирдэг. Тийм л ертөнцийн байна гэж би ойлгож байгаа. Энийг бол төдөөгийн жишээн дээр бүр илүү одоо ойрхон тайлбарлаж болмоор санагдаад байгаа. Жишээлбэл төдөөгээ бол насаараа хариуцлагатай л ажил хийсэн. Зохиолчтой орон дарга байсан, залуучдын холбооны дарга байсан, үнэн сонины эрхлэгч байсан, ардын хурлын депутатаар 7 удаа сонгогдсон, намын хариуцлагатай ажил хийж явсан. За ингээд тэгээ 2002 онд Санжит сайдыг сайд байх үед манай Mobicom корпорацийн ивент этгээд төдөөгээ 25 бот номыг хэвлүүлсэн. Тэгээ 25 бот номын нээлтэн дээр Чингис зочд буудалд нээлттэй хийсэн, маш тийм цомхон, маш ажил хэрэгч тийм байдалтай нээлт хийгээд тэр нээлтэн дээр хэлсэн нэг үгийг би одоо хүртэл санаж явдээ.
За манай зохиолчд бол зарим нь ингээд одоо мэрэгжлийн зохиолч гэж суугаад зарим нь одоо уран бүтээлийн чөлөө аваад урт хугацаагаар бүтээлээ төөрөөд ингээд явдаг байсан. Надад бол тийм боломж олдоогүй юм а гэж. Тэгээ би бол энэ насаараа нэг өдөр одоо ажил тасалж үзээгүй. Нэг өдөр одоо 3 хоног 7 хоногийн чөлөө авч уран бүтээлдээ зориулж үзээгүй. Би оногдсон ажлыг бол яг л одоо оногдсон цагт нь хийдэг. Үлдсэн цагтаа бол би энэ уран бүтээлдээ зориулсан юм а гэж. Тэгэхээр энэ 25 бот бол миний илүү цагийн хөтөлбөр юм а гэж хэлж байна. Дээр нь энэ хүн бол угаасаа байгалаас төрсөн маш том өгөгдөл байсан. Тийм ч учраас 23 наснда арман бичээд хэвлүүлж байсан. Өөртөө оногдсон бүх л одоо боломжийг бол бүрэн ашиглаж чадсан хүн байна гэж би боддог. Одоо тэр 40 бот номон дотор байгаа бүтээлүүдийг харахаар маш их мэдлэг цуглуулсан. Танин мэдхийн ач холбогдол гэдэг юмыг дандаа одоо хөндөр тавьж бичсэн. Баримт нотлогоо маш сайн ашиглаж боловсруулж ингэж одоо бичсэн ийм бүтээлүүд байдээ. Зүгээр нэг одоо санаанаасаа зохиотсон юм гэхээсээ илүү заавал ямар нэгэн учир шалтгааны холбоо, гаргалгаа, баримт, за тэгээ уран сайхны сэтгэлгээний боловсруулалтыг бол залхууралгүй төгс хийсэн ийм бүтээлүүд байдаг юм аа. Тийм учраас зохиолчны хувьд бол үнэлэгдэх нэг том хэмжүүр нь хойш үедээ уншигчдаа юу үлдээсэн юм бэ гэдэг энэ өв. Ийм их өвтэй зохиолч бас Монголд тийм олон байхгүй. Амьддаа 40 ботоо хэвлүүлсэн зохиолч байхгүй. Тэгэхээр энэ бол их үр дүнтэй, хариуцлагатай амьдрсны баталгаана гэж ингэж ойлгож байгаа. 40 ботод ороогүй асар их юм бас цаана үлдсэн байгаа шүү дээ. Зохиолуудын тухай яриг бол асар их цаг орно. Би ганцхан зохиолын тухай ярий. Судлаачид хүмүүс ч гэсэн энэ талаар бол их бичсэн байдаг. Бүх юм 20-т нийгэм байсан. 90 оноос өмнө. Тэр цаг үед төдүүгэй энэ бурхны шашны дэг жайг, соёл, энэний одоо гайхамшиг чанарыг хамгийн сайнаар бичээд үлдээсэн. Тэр зохиол нь бол оройг үсэм гэдэг зохиол. Магадгүй шашин судалж байгаа хүмүүс ч ийм хэмжээнд шашнаан ойлгож өдийг хүртэл зохицоор нь бичиж үлдээсэн юм баг байхгүй гэд би хэлчихэд буруудахгүй байх гэж бодож байна. Тэн дээр ингээд юмыг эсэргүүцэж сөрөг талаас нь бичиж байгаа юм шиг мөртлөө яг тэр цаад мөн чанарын бүгдийг ингээд дэлгэд гаргаад тавьчихсан байхгүй юу? Өөрийн зүгээс нэг их тайлбар хийгээгүй мөртлөө зүгээр ингээд нэгэд орхицсан. Энэ чинь л өөрөө нөгөө их том зохиолчийн чадвар байхгүй юу? Их мэдлэгтэй, юмныхаа төлөө ирж хайж чаддаг, олж чаддаг. Тийм одоо гайхамшиг зохиолч бичгийн хүний эрдэм бол зөвхөн энэ зохиолыг ингээд уншихад л харагдаж байгаа. Одоо энэ зохиолоос бол манай буддын шашин судлаачид дэлхий дахин асар их юм судлах ёстой гэж боддог. Энэ зохиол бол бүрэн нээгдээгүй л байгаа зохиол. Гайхалтай сайн орман гэж би бол дотроо үнэлэн бодож явд юм аа. Ер нь одоо дэлхий дахины том сэтгэгч нар, том зохиолч нарт нэг ижил зүйл байдаг. Тэр нь бол бусд хүмүүсээс илүү их орондоо хайртай, дөрвөн занжит сайдын хэлдэг шиг. Тийм хүмүүс байдаг. Тэгээд дүүдүүгээ бол их орондоо их хайртай хүн байжээ гэдэг нь амьдралынхаа сүүлийн жилүүд бүр жилүүд тод харагдаад байсан. Дал сонино гаргаад тэр дал сонин дээр тавьж байсан тэр нийтлүүд нь нийгэм рүү хандаж хэлсэн одоо тэр зүгээр хил зүгнүүд нь хүртэл одоо энэ сошиалд яваал байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ тэр бүхнийг ингээ харахад бол аргагүй л тийм одоо бусдаас арай илүү сэтгэдэг хүн байжээ гэж бодогч байгаа. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд туулсан тэр амьдралынх нь байдлыг харахад аргагүй л нэг том сэтгэгчдийн нийгэм цаг үеэсээ төрүүлдгийн, тэгээ нийгэмтэйгээ зөрчилддгийн, тэгээд бас ганцаарддгийн энэ замыг бол бас энэ хүн туулсан.
амьдрал нь дандаа тийм аз жаргалтай байсан уу гэвэл бас үгүй. Өөрөө ч өөрийгөө бас их бүтээлийн төөрөхын тулд зожигруулж ингэдэг. Энэ бол энэ том зохиолч нарт уран бүтээлчдэл байдаг. Тийм хөв заяа. Дээр нь нэг юм цаг үе нь бас таалагддаг. Тэднтэйгээ зөрчилдөж эхэлдэг. Өмнөөс нь халаглж юм хэлээд ойлгохгүй болохоор бас цөхөрдөг. Ийм хөв заяа бас энэ их сэтгэгч хүнд тойроогүй дайраад л гарсан ийм байдаг. Гэхдээ их том оюун санаатай хүн учраас бүх цаг үед бичгийнхаа ширээнээс холдоогүй амьдралынх нь бараг утга учир нь бүх юмных нь одоо эцсийн том жанжин шугам нь бол уран зохиол нь л байсан гэж би ингэж боддог. Бүтээхийн төлөө төрөөд бүтээсээр байгаад одсон ийм агуу одоо том зохиолч хүн их зохиолч хүний амьдрал бол өөрөөс нь хойш он удаан жил амьдрдгаараа л онцлогтой юм аа. Тийм учраас Төдөөгийн амьдрал бол өнөөдрөөр баг ингээд дахиад шинээр эхлээд хэдэн зуун жил амьдрах ийм хөв заяатай ийм хүн байжээ гэж ингэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Үнэхээр гайхалтай. Төдөөгийн бидэнд үлдээсэн өвөр уншигчтан яаж чирч явах вэ гэдэг өнөөхөл уран бүтээлчийн том ачаа, том үүрэг одоо хүртэл нуруунд дээр нь байгаа нь анзаарагдаж байна. Тэгэхээр бид нар Лодонгийн Төдөө гэдэг хүнийг бурхан болсон гэж бодхоосоо илүүгээр жинхнээсээ оюун санааны бурхан юм а гэж бодож явбал болох юм болоо гэд зохиолч хүнийхээ хувьар сэтгэл догтлон чагнаж суулаа. Та бүхэнд бас тийм сэтгэл төрсэн байх гэж бодож байна. Мөн Чилаж яруу найрагчийн хэлсэнтэй саналд нэг байна. Оройг сүм гэдэг тэр том арманыг жинхнээсээ эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулах юм бол тайлагдаагүй олон нууцыг танигдаагүй гүнзгий ертөнц рүү уншигчдыг дагаад л аваад орно гэдэгт итгэлтэй байгаа. Төдвийг унших нь орчлонг танихтай адил юм аа. Лодонгийн Төдөө гэдэг хүний амьдрсан, амьдрал алхсан, алхам хүрсэн одоо хаалга очсон цэг бүхэн бидэнд ухаарал, оюун санааны үнэлэмж, шин явах замыг зааж өгдөг ийм хүн. Тэгэхээр энэ хүн бол оюун санааных нь амьдрал одоо ч үргэлжилж байгаа цөөхөн хүмүүсийн нэг нь. Өнөөдөр би Төдвийн өвийг хамгаалах нийгэмлэгийн Батбаяраас яг залуу хүний хувьд энэ Төдвийн өвийг хамгаалахын тулд хийж байгаа ажлаа та яг юу гэж боддог вэ? Энэ өвийг хамгаалахаас гадна Төдвийг таниулах цаг бас ирсэн юм шиг санагддаг. Ягаад гэвэл энэ оюун санааны амьдралд нийгэм цаг үеийн байдлаар залуучуудын дунд Төдөө гэдэг хүнийг танихгүй хүмүүс ч олон байна. За юуны өмнө та бүхэнд энэхүү арга хэмжээнд хүрэлцээрсэн явдал чин сэтгэлээсээ баярлж байгаа илэрхийлье. Учир нь яагаад одоо Төдөө гэдэг хүнийг судлах ёстой, бид нар илүү одоо уншиж ойлгох ёстой юм бэ гэвэл 93 оны ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь аваад үзээрэй л гэж одоо хүсэх байна. Хамгийн наазах нь бидэнд маш их юм хэлсэн дотор тэнд ерөнхийлөгчийн сонгуул хэрвээ бид нар ялсан бол гэдэг үгийг олон хүн хэлдэг, Монголын ард түмэн өгөөлдөг. Тэгвэл бид нар тэрийг задлж яг уншиж ойлгосон юм уу? Тэр өрх бүр үйлдвэр хүн бүр хэрэглэгч үйлдвэрлэгч гэж одоо юу гэсэн үг юм бэ гэдэг ингээд цааш нь задлаад үзэхдээ энэ хүн чинь эдийн засгийн боловсралтай юм байна шүү дээ гэсэн үг. Тэгээ мөн одоо би 98 онд л одоо оюутан болж ирээд анх уцаар ярьж ингэж тэгээд уулзъя уулзж яхад намайг оюутан гэж голлолгүй царгалгүй уулзаж надад хэлж ярьж ирсэн. Сүүлдээ миний охин жохон одоо 6-7 настай байхад нь би охиноо дагуулж очдог болсон. Тэгээд сүүлдээ номон дээр одоо гарын үсэг зураал за миний охин ийм ном уншаарай. За Батбаяра чи ингэж одоо ингэж юм уншиж ойлгож ирээрэй гэл ингээл надад даалгавар өгөөл явуулдаг. Тэгээд 7 настай хүүхдийг шөнө 1 цагт унтгээд унтуулахад 3 цагт босч 5 цаг хүртэл хичээлээ хийж өглөө 7 цагт хичээлдээ явахдаа би шөнө 7 цагт 2 цаг одоо сууж хичээлийг хийсэн. Таныг сэрэхгүй гэж галтгоонд сууж хийсэн штэ гэж. Яагаад гэсэн чинь Төдөөгаа намайг одоо ийм эрдэмтэй номтой хүн болохын тулд чи даалгавраа хийдэг өөрөө ингээ бусдаас илүү хөдөлмөрлөдөг байх хэвээр. Унтахаас чинь илүү энэ одоо оюун санаа чинь чухал гэж ингэж хэлсэн штэ гэж. 7 настай хүүхдийн оюун санаанд тэр хүн юу гэж хэлсэн болохоор тэгж бууж байгаа юм болоо гэж би үргэлж боддог. Энэ хүний тухай зохиол бүтээлийн уншаатгаасаа тэгээ өөрөө хэлсэн байхгүй юу? Монголчууд цөөхүүлээ. Тэгвэл 3 хүн шиг ажиллаж бодож сэтгэхэд гачи.
ядаж хоёр хүн шиг ажиллаж бодож сэтгэж гачаа гэж хэлсэн. Бид нар хоёр хүн битгий хэл нэг хүн шиг байж чадж байгаа юу? Нэг үг хэлсэн надад. Зориггүй хүний цаг бол алт биш юм шүү минийх үү. Зорилгоо маш сайн тодорхой болгож түүнийхээ төлөө яваарай. Төр нийгмийн төлөө болон ирээдүйн хүүхдүүдийн төлөө боловсрол дээр анхаараарай. Бага ангийн багш нарын мэдлэг боловсрол тэдний бүтээмж, тэдний үнэт зүйлийг бас дэмжиж өгөөрэй гэж надад захиж хэлсэн. За баярлалаа. Баярлалаа. Уран бүтээлүүдийг нь хүн болгон авч уншиж чадахгүй, ойлгохгүй, оюун санааны тийм сэтгэлгээний зөрөөнд их орж байгаа юм шиг санагддаг л та. Тийм болохоор энэ сэтгэлгээний зөрөө, оюун санааны зөрөөг аль болох хооронд нь ойртуулж, монгол хүн монгол хэлээрээ бичсэн монгол зохиолоосон, монгол ой ухаан, ой дурсамж, үнэлэмж бүхнийг авдаг тэр сайхан цагийг бүгдээрээ бүтээн бий болгоход манай Батбаяр шиг ийм залуучууд бол оройлон ажиллаж их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Маш их баярлалаа. Ягаад би хэлээд байгаа юм гэхээр зэрэг саяхан манай би номын санд ажилладаг, номын сангийн уншигч орж ирээд явуу хулан төдөв гэдэг хүний тухай эссе бич гэж хэллээ. Би мэдэхгүй. Тэгээ та надад нэг яриад өгөх үү гэж асууж байгаа юм. Тэгээ энэ бол ерөөсөө тэр өөрсдөд нь тохиолдож байгаа зүйлсүүд. Ягаад гэвэл танихгүй, мэдэхгүй. Тэгтээ ямар ч байсан төдөв гэж нэг зохиолч, явуу хулан гэж нэг яруу найрагч байд юм байна. Энэ хүмүүс нь яг юу хийсэн болоо гэд номын санд ирж байгаа нь бас чухал. Ирээд тэр хоёрынхоо тухай за энэ л мэдж байгаа байж магадгүй гэж бодоод орж ирээд асууж байгаа нь чухал. Яг тэрэн шиг орчин үеийн залуучууд, хүүхдүүд та биднээс асуух болно. Асуухт нь хэл хүүхдээ сууж гин гэдэг бол өнөө цагийн залуучуудын нэгдмэл үүрэг юм шүү гэдгийг бас та бүхэндээ яг энэ хүүхдүүдийн шин зүй үеийнхний асуултан дотор бүтчээ сууж байгаа хүний хувьд бас та бүхэндээ хэлье гэж бодсон юм а. Маш их баярлалаа. Сайхан санагдчихэв. Ер нь бол ингээд төдүүгээ гэд тэгэхээр зэрэг түрүүн Чилажов маш тодорхой хэлсэн тийм ээ. Нэг цаг мөчийг ч гарцдахгүйгээр урагшаа тэмүүлж, баримт судалгаа, шинжлэх ухааны нотлогоонуудыг цуглуулж, эргүүлээд өөртөө асуулт тавиад тэрийг хүн төрөлхтний өмнө тавьсан асуулт болгоод өөрөө дэлхийн хүн төрөлхтөнд хариултыг нь өгдөг. Эхнээс нь ахуулаад, эхний ацаг татгаас ахуулаад төгсгөлийн цэг тавих бүх зохиолынхаа хариуцлагыг өөрөө бодож өөрөө хүнжүүлж, шинжлэх ухаанжуулж, хариулт олгож чаддаг ийм гайхамшигтай зохиолч бүтээгч хүн. За тэгээ энэ хүн бол үнэн сонины нэг өрөөнд, мухрын өрөөнд сууж исэн гинэ. Тэгээд манай дөнгөтийн цоодлогоо бас үнэн сонинд ажилладаг байсан. Бүгдээрээ л төдүүгаагаас айдаг. Өрөөндөө ажил хийгээ сууж байхад нь гадуур нь хамаагүй чимээч гаргаж явж чаддаггүй. Тийм их хүндэтгэлтэйгээр ханддаг байсан. Өөрийнх нь оюун санаа, сэтгэлгээний философиг хүмүүс ойлгохгүй, яг хувь уран бүтээлчийнхээ хувьд ганцаардах, сэтгүүлчийнхээ хувьд ч гэсэн бас асуудал дэвшүүлсэн өгүүлэлгүүдээр олонний одоо анхааралд хүрч зарим хүний дургуй хүргэсэн одоо тийм нөхцөлд ганцаараа сууж явах үед нь манай цоодлох орж нэг харсан юм шиг байгаа юм. Тэгээд их л дотроо манай яруу найрагчид уяхан хүмүүс юм чи их л өрөвдөж хайрлаж нэг дүрм өрөвчсөн байдгийн. За би одоо та бүхэнд тэрнийг бас уншиж өгье. Сонирн байж магадгүй. Уйтан харанхуй намхан мартагдсан мэт өрөөнд ундуй сундуй ном бичиг цаасан дунд гуниггүй сайхан мишээж гэрэлт үгээр ивлэж уун багтсан бурхан шиг лодонгийн төдөв суун гэж бичсэн. Тэгээ дараа нь төдүүгээ цоодлахын энэ шүлгэнд зориулж бас хариу итсэн. Тэгээ тэрнийх нь хариуг нь л та бүхэн сонсол доо. Өрөөний харанхуйгаас ах чинь ердөөн айдгүй. Өрөөлийн цээжний харанхуйгаас ах чинь бэрэгдэг. Уйтан харанхуй тасалгаанд ном байгаа цагт уйдах гэрэлдгүүлэх зовлон ахад чинь ёр байдаггүй гэж. Ийм л хүн. Тэгэхээр хүн болгонд бидэнд ганцаардах зовлон гэж бол байхгүй юм байна. Оюун санаа, номтой байгаа тохиолдолд бэргээд байх зүйл бол харанхуй нийгэм, харанхуй үзэл суртал, мулгууд, мугуйд тэнэгдэл гэдгийг маш тодорхой хэлсэн. Тийм болохоор хэдүүлээ ганцаардахгүй тулд, оюун санаагаар хоосрохгүй тулд, хүнээс бэргэж авахгүй тулд номтой нөхөрлөж ном сонин бичиг цаасан дундаа амьдрах хэрэгтэй юм байна шүү гэдгийг залуу үедээ бас дахин энэ дөрвөн мөрөөрөө сануулсан гэж ингэж боддгийн. За бидний үеийнхнээс бас маш азтай манай Хайдвин Чилажов бол төдөв абугаан
олон бот номыг редактораар ажилласан бол манай шог зураач цогтойр бол үнэн сонин гэдэг тэр нөгөө уйтан намхан харанхуй тасалгаанд ажиллаж байх үеэс нь ахуулаад хамтарч ажиллаж исэн, дэрэгдээс нь их ойроос харсан, ойр байсан хүн. Тэгээд түү эрхлэгч гэж хүндэлдэг олон хүмүүсийн нэг нь манай цогтойр зураач. Тэгээд түү эрхлэгчийнхээ тухай танд одоо үлдсэн дурсамжуудаасаа бодогдож явдаг хамгийн сайхан хүмүүст дамжуулж хэлэх юмсан гэдэг тэр үзэл бодлоосоо бидэнтэй хаваалцахгүй юу. Эрхэм мөндөд та бүхний амар амгалан айлтгая. За төдөө эрхлэгчийн тухай одоо өөрт оногдсон энэ цөөхөн цаг хугацаанд ярина гэвэл дэндүү бага юм. Яг гэвэл энэ хүн бол бас Монголын ард түмэнд одоо бас одоо заяагдсан агуу том сэхэтэн ийм хүн. За миний бодлоор бол одоо орчин үеийн хэллэгээр бол одоо төдөөгаа бол том ментор хүн. Одоо өөрөөр хэлбэл бусдад одоо нөлөөлөл үргэлж үзүүлж яадаг. Одоо түрүүний хэлдгээр бүх хүн сүрддэг ч гэсэн яг халдаад ойртоод жинхэнэ мөн чанарыг ойлгох юм бол уран бүтээлчдэд ялангуяа сэтгэдэг, авьяаслаг тийм хүмүүст хамгийн ээлтэй хүн гэж хэлж болно. Тэр зэрэг зэндэ гараач тэр үнэн сонин бол бас л хатуу сахилга дэг журамтай тийм газар. Яг тэр газар бол хамгийн чөлөөтэй хэсэг үлэг хүмүүс байсан бол манай тонш ус сэтгүүлийнхэн байсан. Энийг бол төдөөгаа хамгийн ихээр сайн ойлгодог байсан, хүлээн зөвшөөрдөг байсан. Магадгүй зохиолчдын хэвлэлч гэсэн ажиллаж исэн туршлага нь бас тийм дадал өгсөн баг. Магадгүй одоо тэр хүмүүсийн одоо янз бүрийн бусдад хүлээн зөвшөөрөгдгөө тэр дадлуудыг бол хүлээн зөвшөөрч ойлгодог байсан. За нэг талаасаа төдөөгаа бол одоо хүндрэлтний нийтлэг мэдлэг мэдээлэл энэ шинжлэх ухааны чиг хандлагыг маш сайнаар ойлгож, маш их мэдээллийг цуглуулсан сэхэтэн хүний хэв шинж дүр. Гэсэн хэдий ч одоо манай сэхэтнүүдэд ялангуяа шинжлэх ухааны тэр мэдлэгийг ихээр цуглуулсан хүмүүс дунд байдаг, нэг туушрал байдаг. Өөрсдийнхөө үндэстний шашин, зан уламжлал, одоо ёр бэлэг байдаг юм уу, одоо тэр зүйлүүдэд өгөөсгсөн хандлагатай байдаг. Нэг тийм нийтлэг дутагдал байдаг. Төдөгөө бол үгүй. Харин ч бүр тултлан судалж, тултлан бичиж энэ тухай илүү их бусдад одоо түгээн дэлгэрүүлдэг байсан. Ялангуяа дал сонь дээр гарсан тэр нийтлэлүүдийг та бүхэн эргүүлж сөхөж унших юм бол энэ талаар бүрэн ойлголттой болох байх гэж бодож байна. За нөгөө талаас ийм зөв бэлэгч гэх юм уу одоо вивангерт ч гэж ярьдаг ийм бас одоо шин чанарыг агуулсан хүн. Энэ бол ичдийн тухай ярьж байгаа биш. Энэ хүн асар их мэдлэг мэдээллийг цуглуулсан учраас энэ ертөнцийн жам ёсны одоо тэр гаргалгаа, тэр үр дүнг өөрөө өөрчилж мэдсэн тийм ухааныг агуулсан учраас өнөөгийн бидний амьдралд одоо тохиолдож байгаа энэ зүйлүүдийг өчнөө олон жилийн өмнө хэлсэн, ярьсан байж байгаа нь одоо цагаан дээр хараар бичээд түүний нийтлэл одоо зохиол бүтээлүүдэд одоо бүгдэнд нь байж байгаа. Яг одоо түрүүний Жилажва хэлдэг шиг бүх юм бас тийм айхтар нээлттэй биш. Одоо цензуртай байсан, эвлэг утгасгол хянах газар гээд оюун санааны гайлтай байсан үед одоо шашин уламжлалын тухай тийм том зохиолыг хүртэл бичиж нийтлүүлж байсан гэж бодохоор үнэхээр одоо зөнч гэж хэлэхээс өөр аргагүй. За би бас шинжлэгч гэдэг талаас нь бас ярмаар байна. Ялангуяа одоо төдөөгаан амьдарч уран бүтээлээ эрхэлж одоо нийгэм том нөлөө үзүүлж исэн хэвлэл мэдээллийн том хэрэгслийн эрхлэгч байсан энэ цаг үеийн сүүлийн жилүүд нь бол одоо Монголын нийгэм өөрөө маш том шилжилтэнд байсан яг ийм чухал эдрэтэ үед таарсан. Тэгээ энэ үед бол одоо Монголын нийгэмд ялангуяа сэхэтнүүдийн энэ оюун санаанд одоо өөрчлөлт шинжилтийн энэ өнгө аяс, итгэл, үнэмшил тэр зүйлийг одоо бүрдүүлэхэд төдөөгаан үзүүлсэн нөлөө бол асар их гэж би боддог. Ялангуяа үнэн сонинд бол одоо мэдээж зөвлөлтгүүд улсад одоо өөрчлөлт байгуулалт одоо перестройка гэж зүйл 80-аад оны сүүлийн хагаст одоо хүчтэй болсон энэ цаг үед ч гэсэн Монголын сэхэтнүүд энийг хамгийн соргоор олж харж анзаарч энэ талаар бол харин ч илүүтэйгээр илүү хэвлэл мэдээлэлд одоо тэр зүйлдээ нийтэлж нэвтрүүлж байсан. Энэ нь одоо Монголын арчил одоо зүй тогтлороо
одоо цус урсгалгүй гэдэг юм уу тайван замаар болох нийгмийн сэтгэл зүйг маш сайн бүрдүүлж өгсөн гэж бодож явдаг. Тэгээ энэ тухай би бас нэг ярилцлагатаа дурдсан байсныг сүүлд нь Үлзийбаатарын нэг шог зургийн үзэсгэлэн дээр төдөөгаа таарчаад өөрөө олж унссан байдаг. Тэгээ тэрэнд бас их талархаж шүү. Одоо дүүдээ их талархаж гин гэж хэлж ирсэн одоо хүртэл надад юу санагдж байна. Төдөөгаа энэ одоо өнөөгийн өөрчлөлт шинжилт энэ зүйлд бас хамгийн том нөлөө үзүүлсэн ийм сэхэтэн шүү гэдгийг би өөр давтан хэлмээр санагдж байна. Төдөгөөгаас үргэлж суралцсараа ном гэдэг бол өөрөө гэрэл төшөө. Тэгэхээр төдөгөө энэ уран бүтээл төр зөвлөд Монголын оюун ард түмний оюун санааг үргэлж гэрэлтүүлэх гэрэл төшөө байх болно л гэж хэлмээр санагдж байна. Маш их баярлалаа. Үнэхээр одоо гэрэл төшөөгөө босгосон хүн үйл ажиллагааг нь үргэлжлүүлж Монголын хувьсгал залуучуудын эвлэл гэдэг энэ том байгууллагын оюун санааны удирдагч болж явсан хүнийхэнд хувьд энэ шинэ хуучин 2 тугийг нь тавьчихад ингээд ярилцаа сууж байна. Зохиолчийн өөрийнх нь хэл найруулгын онцлог, гүн сэтгэлгээний онцлог төдийгүй эрдэмтэн зохиолч гэдэг тэр ариун хөдөлмөрт нь байгаа юм шиг санагддаг. Говьалтай аймгийн халиун сумаас бидэнтэй энэ өнөөдрийн уулзалтыг зорж ирсэн эрхэм хүмүүн амар төвшин маань одоо зэрэгцээ сууж байна. Төдвийн нутаг гэхээр зэрэг бид бүхэнд одоо ямар нэг аялал жуулчлалын бүс нутаг болохоор зорж тэмүүлж байгаа тийм төлөвлөгөө байна уу? Эсвэл төдвийн нутгийнхан юм чинь бид нар ийм оюун санааны өвийг тэгчдийнхээ хувьд заавал одоо нутгаас зохиолч төрүүлээ тийм ээ. За төдвийн бүтээлээр одоо дагнсан аялал жуулчлал хөгжүүлээч гэдэг юм уу та бүхний одоо бүр ойрын хугацаанд яг энийг барьж авнаа зорж зүтгэнэ гэсэн ямар ажил байна вэ? Тэр тухай мэдээлэл бас бидэнтэй хуваалцсан уу? За баярлалаа. Төдөөгаа бол үнэхээр тэр монголчуудад заяасан гэдэг юм уу Монголын одоо бурхнаас заяасан гэдэг шиг агуу өгөгдөлттэй хүн юм аа. Тэгээ би өнөөдөр энд танхимд ирдсэн та бүхэнд бүр онцлоод хэлэхэд энэ өгөгдлийг бас тэр Алтай их уул маргагүй бас тийм өвөрмөц тогтцтой газар нутаг бий болгож чадсан юм байна л гэж. Төдөөгийн төрсөн бууцсан дээр хэд удаа очсон. Тэнд бас одоо ингээ өдийг хүртэл нутгалж байна. Тэгээд энд ирсэн хүн болгоныг бас тэр антаашрын нуруунд төдөөгийн түрүүний хэлж байгаа өвөр замын бууцанд нэг очоосоо гэж хүсэж байгаа. Би тэр санаандгүй анх тэр төдөөгийн төрсөн бууцсан дээр очиж чад гайхчихсэн. Яагаад говийн энийг халтаад зам бол хөхөөд онгодож идэг. Намар бол буугурамдж идэг. За өвөл бол тэнд бол өстой жинхэнэ нөгөө цаатнуудын орон гэдэг шиг цасан далай болдог юм өвөрмөц сайхан газар. Тэгэхээр Монголын залуучуудын холбоог Говьалтай аймаг дахь салбараараа дамжуулаад Говьалтай аймаг дахь одоо нутгийн зөвлөлтөд хамтраад энэ оюуны аялал жуулчлалыг их сайн хөгжүүлээсэй л гэж. Тэнд очих гэж хүн болгон дуралдаг байгаасаа. Тэнд очиж ялангуяа тэр очих болгондоо энэ төдөгөөгаараа амьсгалж мэдээж монголчуудын энэ оюуны их том хөтч болсон хүн гэж ойлгож байна. Би бол өөрөө инженер хүн л дээ. Тэгээд төдөөгийг уншихтаа гайхдаг байсан. Энэ төдөөг ч одоо инженер хүн юм болов. 90-ад оны ихээр техникийн их сургуулийн оюутнууд бид нар хүртэл ярьдаг байсан. Энэ төдөөг ч одоо ерөөсө сэргээгдэх хэрчим хүчгээл ингээд бөө юм бич. Монгол улс бол одоо сэргээгдэх хэрчим. Нарны хэрчим хүч. Салхин станц. Гол болгон дээр усан цахилгаан станц барих хэрэгтэй. Сэргээгдэх хэрчим хүчний асар их боломж нөөц байна. Айл болгон өөрөө өөрийнхөө цахилгааныг шийдчих боломж байгаа марчин хүчээ гэдэг. За магадгүй тэр үеэс нь хойш одоо ингээд 30 жилийн дараа гэхэд нөгөө нарныхаа автангуудаар дээврээ хийдэг ийм юм руу орж өгч. Тэр агуу тэр оюун ухаан бол одоогийн техникийн боломжийг 30 жилийн дараа ямар хуу төвшөнд болох уу гэдгийг боловсруулж чаддаг байсан учраас энэ ирээдүйг харж хэлж ирсэн юм байна. Тэгээ магадгүй нөгөө хүмүүсийн эрхтнүүдийг бол одоо ингээд дэлгүүр нээгээд ажиллуулцдаг болно гэд. Тэр 90-ад оны ихээр бид нар нэг уншаад гайхаж. Гэтэл саяхан одоо хятад бол бөөр хийлээ, бөөрийг бол хийчлээ гэдгээ зарласан. Зүрх хиймэл болсон тий. Тэгээд үнэхээр энэ болгон бол инженерчлэлийн салбарт ч гэсэн Монгол улсын энэ сэргээгдэх хэрчим хүчний бие даасан байх энэ боломж нөхцөлийг тэртээ 20-30 жилийн өмнө бас хэлжсэн агуу бас тийм инженер хүн юм. Дээр нь бол зүгээр инженерхээс илүү бас заримдаа би бас ном бүтээлийг уншиж байхдаа бодож агуу их зүм бэлэгтэй гэж. Зүнж. Тэгэхээр зүнж гэдэг бол зүгээр нэг бодож байгаад гаргаад ирдэг биш. Асар их тэр тархины үйл ажиллагааны үр дүнд үнэхээр тухайн үедээ бол роботыг 88-аас одоо 90% өөрийн оюун ухаантай болно гэдээ ингэж яхад бид нар бол гайхдаг байсан. Тэр чинь програмчлалч бичнэ.
Гэтэл өнөөдөр хиймэл оюун ухаан гэдээ гараад ирчихсэн. Яг л тийм жишээнд оюун ухааныг бараг хамчилж болдог энэ төвшөнд очсон. Энийг бол 30 жилийн өмнө зохиол бүтээлээрээ бид нарт одоо сануулж хэлж ирсэн. Тэгээ Төдүүгэн тэр өвөр замын бууц гэдэг газар яг Хантайшрын нурууны өвгөн овоо буюу зохиол бүтээлд нь гардаг тэр оройгүй сүм гэдэг үйл явдал өрнөдөг. Нүүдэл суудлын ормон дээр тэр шонтын хорооныхон гэдээ гардаг тэр орчимд байгаа. Тэгээ нэг сонирхолтой юм Төдүүгэн төрсөн буусны яг дөрвөн талд Хантайшрын нуруунаас 4 генерал төрсөн байна. Ийм сонин тохиолдолтой. Тэгэхээр энэ бол Монгол төрийн аргагүй их том хүн байсан байгаа. Одоо хуучны хэлээр бол Монгол цэргийн жанжитан дөрвөн талд нь хамгаалаад төрсөн ийм хавшигтай нутгаар энд ирсэн хүн болгоныг та бүхнийг очоосой гэж хүсэж байгаа. Зөв Монгол хүн ямар хүн байх ёстой мэ гэдгийг бурхан тэр эталон маягаар Төдүүгэг бүтээсэн юм шиг санагддаг шүү дээ заримдаа. Тэгэхээр тэр эталоныг үнэхээр одоо жишгээр нь судлаад хүн болгон тийм байх юмсан гэж хичээгээсэй л гэж хүсэж байна. Тэгээ та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Амар төвшөндөө баярлалаа. За зохиол сэтгүүлч Намин Чимэд маань одоо яг нутгийн хүн таны хувьд Төдвийн оюун санааны ертөнцийн хамгийн гол онцлог бидэнд энэ хүртэл одоо зүгчилж, замчилж, гэрэлтүүлж байгаа тэр онцлог нь та юу гэж боддог вэ? Төдүүгээд хүнийг ярихаар зэрэг та яг юуг нь хамгийн түрүүнд сэр сэтэл боддог вэ? За их баярлалаа. Төдүүгөө тэгэхээр энэ 20 дугаар зууны над тэг төсөөлөгддөг 20 дугаар зууны хэтэн гэдэг тэр ойлголтыг тээж явсан хүмүүсийн охманлал гэж ойлголт. Охманлал яг сэтгүүл зүй болон уран зохиолын салбарт анхааруулж ярьж исэн нэг хоёрхан санаа гэлээдэг. Би 99 онд үнэн сонд нэг хальт ороод гарсан юм аа. Нэг удаа ингэж хэлсэн. Энэ залуучууд тэр редакц сууж байгаа миний үеийн залуучууд голдуу байсан. За сэтгүүлчд энэ иржива цагийн сэтгүүлчд 90 зууны сэтгүүлчд гэдэг бол олон талын чадвартай болох хэрэгтэй байгаа шүү. Бид нарын үед сэтгүүлч гэдэг бол одоо зөвхөн одоо үзэг цаас барьдаг байсан бол одоо хамгийн наазах нь машин маш сайн чадварлаж жолоодог болох хэрэгтэй. Гэрэл зургийн аппаратыг дээд хэмжээгээр эзэмсэж сурах хэрэгтэй. Тэр видео бичлэг камерыг сайн эзэмшиж сурах хэрэгтэй. Тэгээд энэ орчин үеийн одоо энэ компьютер технологиг яг одоо унаж яваа хүлэг моршигээ тэгж эзэмших гүүгээр энэ сэтгүүл зүйн салбарт ирчүүлдэхгүй шүү гэж 99 онд бид нарт хэлж ийлээ. Зохиолчийн хувьд бас яг ингэж хэлжсэн. За уран зохиол гэдэг бол за ирээдүйн энэ зуунд уран зохиол гэдэг бол за ганцхан авиасаар нэг хол явахгүй шүү л гэж. Мэдлэг хэрэгтэй, эрдэмжих хэрэгтэй, ухаан хэрэгтэй. Маш их юм уншиж, судалж, ялангуяа философи ухааны юмыг, нийгмийн инженерчлэлийг бүхий салбарыг мэдэхгүйгээр уран зохиолын салбар тисэж одоо үлдэхгүй шүү гэж хэлж ярьж байсан. Тэгээ одоо тэр яхаарахгүй энэ цаг үед дэлхийн нийтэд уран зохиол бол мэдлэггүйгээр хол явах хэцүү болчихсон. Амраа маань Төдүүгэн төрсөн нутгийн тухайг сайхан ярьчлаа. Одоо тэр Хантайшрын нурууны хойд үзүүр шовторсон дор далангийн тэр юунд Чадраавлын лодоо дамбгаа төрсөн байдаг. Урдхан талд нь тэр Бурхан Буудаа уулын хойд суганд мишгийн цэдэн дөрж байгаа төрсөн байдаг. Тэгээд энэ гурван Монголын утга зохиолын одоо гурван авраг уул бараа хараад ойрхон төрсөн бас учиртай байх гэж боддог. Баярлалаа. Маш гайхалтай байна. Бид нар бол яг энэ Лодонгийн Төдөө гэдэг хүний оюун санааны ертөнцийн тухай ойр байж хамтран ажиллаж өвийг нь үргэлжлүүлж аваа хүмүүсийн хүрээнд ярилцлаа. Өнөөдрийн энэ уулзалт маань хоёр хэсэгтэй миний хөтлөж явуулах Төдөө гэдэг хүний оюун санааны ертөнцийн хэсэг одоо энэ хүрээд өндөрлөх гэж байна. Энэ бүхний одоо дараагийн хэсгийг эхлүүлэхийн өмнө би Цанжид доктортой дахин хандмаар байна. Таны хувьд цаашид энэ Монголын ард түмэн Төдөө гэдэг хүний бий болгосон оюун санааны энэ ертөнцийг үргэлжлүүлэхийн тулд хамгийн наад зах нь одоо ямар хэмжээний боловсрал мэдлэгтэй байх ёстой гэж та бодож байна. Юуг баримталж явах ёстой гэж санаж байна вэ? За баярлалаа. Одоо та бүхэн ингээд гар утсаа гаргаад фэйсбүүкээр нэгэд харахад бол Төдүүгэн зураг хэлсэн үгүйтэйгээ бол байнга байж байгаа. Тарж нутглаараа
нутаг олдохгүй хот олдон шүү. Хүний хамгийн чухал албан тушаал бол хүн байхын явдал шүү гэд ингээд байж байгаа. Тэгэхээр монголчууд нэг ярьдаг да. Өөд болсон мөртлөө амьд юм шиг хүн байх юм. Амьд мөртлөө өөд болсон юм шиг хүн байх юм гэж. Тэгэхээр ийм л одоо өөд болсон мөртлөө амьд яв шиг хүн маань төдөвга юм. Энэ хүний Монголын оюун санааны ертөнцид оруулсан хувь нэмрийг сүрэн жугаа нэг дүгнэж хэлсэн байдгийг. Тэр хүн хэлэхдээ төдөвгаг оюуны оргилд дагуулагч гэж хэлсэн байдгийг. Тэгэхээр сүрэн жугаа өөрийгөө бол төдөвгаан араас дагагч гэж ингэж хэлжээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сүрэн жугаа маань хэн блэ гэд бодохтой зэрэг бол ямар төдөв гэдэг хүн ямар байсан нь бол харагдаж байгаа маа. За тэгээд би сүүлд нь бас нэг зүйлийг ярив. Төдөвга эх орныхоо төлөө эх орныхоо ирээдүйн хувьцааны төлөө зовниж их олон зохиол бүтээлээ бичсэн байдаг. Хооч үедээ хандаж 21-р зууныг эзэгнэх хувь заяатай хооч үеийнхэндээ захиж хэлэх үг гэдэг үлээ тунхаг гэдэг бол одоо ийм зүйлийг 40-р бутынхны эхэнд байгаа. Тэнд бол хооч үеийнхэндээ бол 15 зүйлийг захиж хэлсэн байдаг. Тэр одоо захиж хэлсэн зүйлийг бол төдөвгөө өөрөө бичсэн. А дор нь бол манай алдар гавьяатнууд одоо Балхаажууга, Оюунгаа, Зураач, Хөдөлмөрийн баатрууд их олон 20 хүн гарын өсөг зурсан байдгийг өөрөөс нь гадна. Ийм зүйл би энийг бол та бүхэн манай хөөхд залуучууд одоо уншиж судалж ойхондоо шингээж авах хэрэгтэй. Төдөвга Монголын оюут анх дугаар их урал дээр хэлсэн үгийг манай оюутан залуучууд их шимтэж уншиж ой тоондоо оруулж авбал их сайхан байна. Төдөвга тэнд ингэж хэлсэн байдгийг. Машин гэдэг юмтай зөвөрлөх юм бол одоо аккумулятор гэж юм байна. Аккумулятор цэник ихтэй байх тусамд бол машин одоо их сайн явна. Тэрүүн шиг улс орноо хөгжүүлэхэд оюутны одоо толгойн цэник гिचнээ их байна, төчнөө сайхан болно. Тэгэхдээ оюутан цагтаа авсан цэник чинь бол бүх насанд чинь хүрэхгүй. Тийм учраас яаж суралцах уу гэдгийг одоо сурч авах хэрэгтэй. Тэгээ насан туршдаа сурдаг байх хэрэгтэй. Тархиа эрдмээр үргэлж цангааж байх хэрэгтэй гэж. Тэгээ энэ цангасан тархийг үргэлж одоо эрдмээр тэтгэж явах хэрэгтэй гэж өөрөө бол тэрний үлгэр дуурайлыг үзүүлсэн. Өнөөдөр насан туршийн боловсрал гэж энэ боловсролын системд их ярьдаг. Тэгвэл төдөвга айл социализмын үед энэ насан туршийн боловсролын талаар ярьж исэн байгаа юм аа. За өөр нэг миний бас энд нэг хэлчихмээр юм юу байна вэ хөхтэй зэрэг төдөвга тэгж толгой холбож сургаал хэлэхдээ их дуртай. Тэгээд одоо жишээ нь 3А-гаас айж яваарай гэж хэлсэн байдаг. Арх, авилга, аборт 3-аас айж яваарай гэж. За энэ бол бас нэгийг бодогдуулна. Түүнээс гадна 6Э-г эрхмэлж яваарай гэж. Эрдэм, эрүүл мэнд, эх орон, эрхчлөө за нөгөө хоёрыг би санахгүй байна. 6Э-г одоо эрхмэлж яваарай гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ болгон бол бүгдээрээ нийгмийг танин мэдсэн за мөн одоо гүн сэтгэж ухаарсан цэвлэгэн хэлдэг нөгөө төдөө маягийн аж төрх ёс гэдгийг одоо хэрэгэлсний үр дүнд гүн одоо таниж ухаарсан ийм ухаарлын үгнүүд байгаамаа. Төдөөга 1992 онд үлээ 93 онд бол нэг хуралдаар Улаанбаатарын проблем бол Монголын проблем, Монголын проблем бол Улаанбаатарын проблем болно шүү гэж хэлж ирсэн. Одоо ингээд бодохтой зэрэг Улаанбаатарын утаа, Улаанбаатарын төгжил, Улаанбаатарын газрын бохирдол гэдэл одоо их олон юмыг тоочин шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр хүн дөнгөж одоо энэ ардчил зах зээлийн ёс эхэлж явах үед энэ үгийг хэлж ижээ. Тэгэхээр ямар одоо холыг хардаг мэрэгэн ухаантай ийм хүн байсан мэдчихэж байгаа. Тэгээд эцэст нь би та бүхнийг төдөөгаан
зохиол бүтээлийг сайн судлаараа, залуучууд мань дуурайж явахыг бодоорой гэдгийг захимаар байна. Тэрнээс гадна одоо төдөв судлал гэдэг ийм зүйлийг одоо бий болох зайлшгүй шаардлага байгааг өнөөдрийн энд оролцож үг хэлсэн хүмүүс, сонирхож сууж байгаа хүмүүсийн одоо царай зүс биднийг үг хэлж яхад байн толгойд өгч байгаа хүмүүсийн тооноос харахад бол төдвийн эрдэм мэдлэг, төдвийн өв уламжлалыг судлах шаардлага бол ихээхэн байх нэ. Нөгөө талаар бас эрдэм ном сурах гэж байгаа, зохиол бүтээл бичих гэж байгаа хүмүүст төдвийг өөрийг нь судлах шаардлага бас байх нь. Яаж ажилтсан байна, яаж сурдсан байна, яаж шинжилтийн байна гэж. За баярлалаа та бүхэнд. За бүгдээрэнд маш их баярлалаа. Та бүхэнтэйгээ дараа дахин уулзна гэдэгт итгэлтэй сайхан байна. Ингээд Монголын оюун санааны ноён оргил болсон оюун санааны дагуулагч гэж нэрлэгддэг манай оюун санааны гол баг нь болсон хүмүүний ойд хүрэлцэн ирж ярилцлаганд оролцсон та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа.